Бид Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ирсэн байна. За 7 дугаар хорооны яг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны задгай гэдэг энэ талбай хэсгтүүд байрладаг ирээдүй гэх юм бол тогоо айлаас авдаг. За энэ ойр хавьд бол чийд байдаггүй. Одоо бидэд харж байгаачлан за тэнд бол нэг шийд харагдаж байгаа. За тэр шийднээс хойших айлууд бол шийднээс авдаг. За энэ хавьд байгаа айлнууд бол тэр шийднээс тогоо авах ямар ч боломжгүй юм байна. Тэгэхээр танахаас бол яг одоо уртлынхаа айлаас авдаг гэсэн аваад хэр бодож ийн өнгөрсөн бас сар гаруй өмнө гэхэд бас 2 сар одоо гаруй хугацаанд тоггүй байсан гэж байгаа. Та энэ талаар ярихгүй юу? Авдаг байсан айл маань тэр Чингэлт сонгоноос авдаг байсан гэсэн. Тэр нь шийдээ солино гэд манай уцаас асчихгүй юу. Тэгээд нэг 2 сар хэрэг тоггүй байхдаа бас яаж харахгүй гадах вэ? Хүүхд хэцүү байгаа юм чинь. Тэгээд энэ хойд тавилгын унаас бас гисгэлж тог авсан. Тэгээд бас уурлаадах юм лээ хэцүү юм. За болиул салгая. Тэгээд салгачаад хэд тэнэг үжсэн жаах уу. За манайх тоог салгачлаа. Тэгээд уцаад өргөсөн салгачаад байж энэ. Одоо танах энэ газар та зөвшөөрөлтөө байдаг уу? Зөвшөөрөл байхгүй. Гэхдээ энд буул гэсэн. Ямар ч үсэн зөвшөөрөл эрхлэх гэсэн. Энэ уул нь манай баз хөргөний газар байхгүй юу? Тэгээд би 2 3 газар явах. Манай баз хөргөний юунд хойш сонгоны Баяархан гэдэг штэ. Тэнд байдгийг. Тэнд бас газартай. Тэгээд чи энд бөгөөд энэ газрыг өөдөнд татаад аваа. Эдийн шан зогчол байж л байна. Танах хоёр нь одоо хороондоо манай энд ингээд чийдтэй болмоор байна, тогтоо болмоор байна гэж юу н хандаж хэлсэн үү? Хэлсэн. Наа чинь хаяг маяг нь бүрэн гарцаа хороо тодорхойлоход бүх юм чинь зохицуулна л гэдэг шүү дээ. Өөрөөс өөдөөс хэлдэг үг юм тэр. Ганцхан айлаас ганц хоёр дахь айл руу гэж орохгүй байгаа шүү дээ. Хичнээн айл дамжиж орж ирж байгаа болохоор нэг одоо нэг халуун тогоо ч юм уу, нэг усалгас ч юм уу гих жишээний юм залгуул гэрэл бүдгэх юм байна. Тэрнээс арай ахиу юм залгачвал гэрэл тасрах юм байна. Тэгээд тэр доор байсан гэсэн энэ айлууд чинь бүгд доор байсан гэсэн. Тэргүүр занд явах чинь ингээд бүгднийг нааш нүлгээд энэ газар талбайд нь ингээд буур муур цацгээд уулгасан гэсэн. Энэ албан хүмүүс мэдээд эднийг ингээд цацаад энд буулгасан байгаа юм чинь өндөр хүчлээ. Үрцний орон зайгаад. Танахаг одоо юу гэдэг танах өндөр хүчтэй хажууд буусан байна гэд анхааруулга санамж өрн ирсэн үү? Нэг удаа ирчлээсэн л да. Яг бүр нийтээ бүгдөрөнгийн нийтээр ингээд нүүлгэж өрөөл одоо яг нүүхэл байх л да. Хантайгаа хөттэйгаа. Тэр чинь да. Яа зарим хүмүүс яа манаас авдаг шүү дээ. Тэр түрүүнд нь авч ирсэн одоо өгөхгүй байгаа. Одоо ингээд авсан байгаа айлууд байгаа шүү дээ танахаас. Тэр айлууд нь өгөхгүй байгаа гэхлээр уртын тасчих юм уу? Танах тогоо хаанаас тасчих вэ? Тогноос бидний шийдээс нь авчих шүү дээ. Шийдээс нь. Одоо энд байгаа 2 3 айл шийд танахаас татсан байгаа хгүй. Тий. Манай энэ шийдээс авчих шүү дээ. Тэгээд эднэр болохоор өөртөө энэ шийднээс татаж болохгүй юм уу те? Яагаад? Энд чи манай тавьсан үнэ 3 найлтаа шийд авахгүй. Тэр болохгүй. Яг нэг үстэй байж. Тэгээд энэ цагийн өнгө яаж төлнө гэсэн үг юм? Мэдгүй. Тэр айл яаж төлнө? Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны оршин суугчийн хэлснээр бол за тухайн одоо энэ доотлын хэсэгт зам тавина гэд доор исэн ирээдэг бол нааш нүүлгэж ирсэн юм байна. Тэгэхээр байрлаж болох баха. За хороон дээр очиход бол бүх хаягжилт юм хийгдсэн бэлэн болчихсон хороон байгууллагад дутуу байгаа гэдэг хариултыг хэлсэн байна. Тэгэхээр та бүхэн харж байгаа шил энд бол айлууд одоо яг тоггүй бол бас иймэрхүү нөхцөл байдалтайгаар ингээд тог залгаад одоо маш одоо эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байна. Одоо миний харж байгаачлан за энэ айл уртлын айлаас авч хахад за миний яг эсрэг талд байгаа 2 айл гэх юм бол уртлын тавилгын одоо үйлдвэрээс тогоо татдаг байх жишээтэй. За ийм нөхцөл байдалтай хотын төвд амьдарч байна.